цаг видео үзүүлж байна. Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор. Бидний амьдрчгүй дэлхийн ертөнцид тайлагдчихгүй нууцлаг зүйлсээр дүүрэн хിവэр байна. Археологчдын илрүүлсэн нууцлаг олдврууд тэдэнд хариултаас илүү тоолж баршгүй олон асуултал үлдээдэг. Та бүхэнд тэрхүү хачин жигтэй цочирдмор археологийн олдвруудыг хүргэж байна. Археологчид Тутанхамун хааны булшийг тайван орхисон нь. Эртний Египтийн энхэнх муухан дээр хараалын үгс сэлэстэй байдаг. Үүний нэг нь хэрвээ фараоны амгалан тайван байдлыг алдагдуулбал тэр хүн хэний ч анагааж чадхааргүй өвчнөөр тарчилж өгөх болно гэсэн байжээ. Тиймээс ч хаан Тутанхамуны булшийг малцсны дараа олон хачирхалтай үхэл тохиосон нь гайхмаар зүйл биш юм. 1923 онд археологч Ховард Картер, Жорж Герберт нар анх удаа Тутанхамуны бунхныг нээж байлаа. Гэтэл ердөө 6 хоногийн дараа Герберт шумууланд хазуулан халдвар авч нас барсан. Малтлагын ажилд оролцсон бусад хүмүүс ч тааварлагшгүй үхлээр нас барцгааж зарим нь гунигт амьдралыг туулсан юм. Жишээлбэл Картер нэг найздаа занданчулсан гар бэлгэсний дараа найзынх нь байшин шатаж дараа дахин засварласан ч байшин нь үер тавтсан байна. Төрийн эргэлт хийхээр оролцсон хүмүүсийн цогцос. 2016 онд Грек улсад бугуйнда төмөр гинжтэй 80 ширхэг арга яс олджээ. Малтлагын багийн ахлагч Стила Крислаки хэлснээр тэд цаазлуулах үедээ бүгд залуухан цоо эрүүл байжээ. Тэднийг оршуулсан байдал нь энгийн гэмт хэрэгтнүүдийнхээс харгас байснаас үзвэл манай эртний өмнөх 640 оны үед Афинд төрийн эргэлт хийхийг оролцсон тамирчин Цилон болон түүнийг дэмжигч холбоотнуудын цогцос байж магадгүй гэнэ. Египтээс эртний 20 гаруй модон авс олджээ. Археологчид Египтийн Нийл мөрний баруун эрэгт байрлах Луксор хотын Аль Асасиф гэх оршуулгын газраас 20 гаруй эртний модон авс олжээ. Египтийн соёлын яамны мэдүүлснээр эдгээр авснууд нь сүүлийн 10 жилд байхгүй хамгийн чухал олдврууд болсон бөгөөд будаг сэлбэр нь маш сайн хадгалагдсан байжээ. Луксор хотын энэ оршуулгын газарт эртний Египтийн 18 дугаар хаант улсын үед язгууртан болон төрийн өндөр албан тушаалтнуудыг оршуулдаг байв. Испаний археологчид Арцгандаа шүдтэй эмэгтэй цогцос олжээ. 2013 онд Испаниас Арцаг хэсэгтээ чулуужсан шүдтэй гэмээр зүйлтэй 1600 жилийн өмнө нас барсан Ром эмэгтэй булшийг олжээ. Археологчид түүнд эртний домогт өгүүлдэг вагина дентата гэх өвчтөй байсан буюу өнд өвчний хавдраас суулж илүү яс ургах өвчнөөс болж нас барсан гэж таамаглажээ. Өр хөврлийн болон өнд өвчний өсвдөд үүсэх уг хавдар нь хоргүй боловч үс, шүд, яс ургах зэрэг хачин гаж нөлөөтэй гинэ. Модны доороос залуу хүүгийн цогцос олдов. 2015 онд Ирландын Силаго хотод модон дотроос 1000 жилийн настай 17-оос 20 насны эрэгтэй цогцос олджээ. Хүүхдийн хавирганаас хутганы шарх олдсноор судлаачид хүчирхийллээс болж амиа алдсан байж магадгүй гэж тайлбарлаж байгаа юм. Олон жилийн турш модны үндсэнд булаастай байсан учраас модыг унгах үед цогц нь голоороо хуваагдсан байна. Францаас хүүхдийн ясаар дүүрсэн нүх боллоо. 2012 онд Франц Германы хил дагуу оршдог Бергем тосгонд шинэ байшингийн суурь тавихаар ухах үед хүний ясаар дүүрсэн нүх олджээ. Үүнд хүүхдүүдийн бүтэн гар хуруу, хөлний яснууд байсан бөгөөд бүгд ямар нэгэн өвчнөөс болж гар хөлөө тайруулсан байж магадгүй гэнэ. Гэхдээ яагаад бөөнд нь нэг дор хийсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. 2600 жилийн настай тарих Англиас олджээ. 2008 онд археологчид Англи улсаас 2000 гаруй жил хадгалсан өнөө цагийн хамгийн урт настай тарих олжээ. Уг тарих нь дүүжлүүлж эсвэл толгоогоо цавчуулж нас барсан 26-аас 40 настай эрэгтэй хүний тарих бөгөөд яагаад алуулсныг хараахан тогтоогоогүй ч зарим нэг эртний зан үйлээс улбаатай байж магадгүй гэнэ. Харь гаригийн хүнийх гэмээр гавлын яснууд. Эдгээр харимт гавлын яснуудыг Мексикийн оршуулгын газраас олсон бөгөөд судлаачид нийт олдсон 25 хүүхдийн гавлын ясны 13 нь хачин бүтцтэй байсан гэжээ. Хэдийгээр уг яснууд харийн амьтных шиг харагдаж байгаа ч үнэндээ эртний зан үйлээс улбаалж санаатаагаар хэлбэрийг өөрчилсөн байж магадгүй гэж тайлбарлав. Иймэрхүү төрлийн гавлнууд урд өмнө олдож байсан ч Төв болон Өмнөд Америкаас анх удаа олдож байгаа нь нэг нь. Неандерталчууд нэг нэгнээ барьж иддэг байсан уу? Неандерталчууд ойрын төрөл төрөсгтөө оршуулгахдаа хачин зэгтэй зан үйл үлддэг байсан нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг. Археологчдын илрүүлсэн 40 мянган жилийн настай 4 том хүн 2 хүүхдийн булчнаас тэдний гарцаагүй каннибалист буюу хүний махан идэгчтэн байсан гэдгийг тогтоожээ. Учир нь тэдний биеийн ясыг хутгаар хугалсан, чөмгийн авахаар ухсан байдалтай байсан ажээ. Польш цус сорогчийн шарил. Польшоос олдсон 14-р зууны үеийн шарилуудаас цус сорогчоос сэргийлэх эртний зан үйлийн шинж тэмдэг илэрсэн байна. Тус шарилуудын толгоон тасарч, нуруу нь хугарсан, заримынх нь толгой том чулууны завсар хавчуулагдсан байдалтай олджээ. Эртний аман зохиолуудад вампируудыг дахин амилахаас сэргийлж, иймэрхүү байдлаар хөнөөдөг байсан тухай гардаг.
Тэдгээр үхэгсэд нурууны ясанд бүгдээж гаждаг Кипосос гэх өвчтөй зарим нь булчин задрах тагалт туссан байсан бөгөөд түүнээс нь болж хүмүүс тэднийг цус сорогчд гэж үзэн хөнөөсөн байх магадaltaй ажээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.